Сайн байцгаана уу? Анимынхаа 10 дахь ангийг ярьж өгөхөд бэлэн боллоо. Өмнөх ангид таамагласан таамаглал бараг гонсон шүү манайхаа. За мангасууд хот руу ойртож байгааг Ленардо өөрийнхөө чадвараараа хараад байж идэг. Яаралтай нийслэлөө хөтлөхэд хүмүүс хотынхоо төвдөд цуглаж идэг. За замдаа гарч яваад буудалж байхад Скарлетт Диана гигантны хүчийг авах гэсэн чийд их асуудлууд гараад ирлээ. Яаж ингэж авах вэ талаар бодож байтал Жулиас хаагүй гинт гараад ирдэг. Та нийслэлд явсан үсттэй гэтэл нийслэлт их ажлыг зохицуулчихсан. Тэгээ яараа хүрээд ирлээ гэхэд Скарлеттэд нэг л биш байгааг анзаараад өөрөөрөө эхлээд дунд нь эрхлүүлээд өгөх үү гэтэл толгоноос нь хоёр чих гарч ирнэ. Ингэснээр түүнийг сатааруулж өөр тийш нь харуулад цохиж ухаан алдуултал Нанака болоо хуурч чана. Хүн араат нь хүссэн үнийхэн дүрд хуурч чаддаг. За хин нэг нь түүнийг ховстож дээ гэж бодоод энэ хэсэг өгнө. За хэсэг хугацааны дараа нийслэлд орж ирсэн байх бөгөөд Нанака ухаан ороод Теренацагийн хийсэн зүйлсийг хэлэх гэтэл санаа зовлтгүй хурал болох гэж байна гэснээр тэд хуралд орж ирнэ. Тэдний улсыг ториод хойд зүгт нь Палкана хаант улс, баруун зүгт нь ариун вант Эллорант улс, зүүн зүгт нь Ванкиш эзэнт гүрэн, өмнөд зүгт нь холбоод улс Линдбург зэрэг яг дөрвөн улсад хүрээлэгдсэн байдаг юм билээ. Хоёр улс нь дайн зарласан байгаа бөгөөд 50,000 гаруй мангасууд удирдуулсан мэт нийслэл рүү ирж байгаа талаар хэлдэг. Сайн мэдээ нь бидэнд туслах хүмүүс гарч ирсэн гэд танилцуулаад орж иртэл тэр нь хэн байсан гэж Ванкиш улсын нэгдүгээр ханхүү Альпрем туслахтайгаа орж ирдэг. Түүнийг орж ирэхийг хараад тэнд байсан хүмүүс дургуутслаа илэрхийлнэ. Альпрем ханхүү манай улс биш ээ. Би хувьдаа та нартай тохиролцох гэж байна. Арай Ванкиш улсын айрам ирнэ гэж бодсон юм шүү дээ. Гэт тэр хэдийг ер нь доголж инээ. За энэ үгийг сонссон манай дуурлана. Скарлетт босч ирээд Альпрем ханхүүгийн толгойг ширээ цөмөртөл цогж ирхнэ. Тэгээ түүнтэй цуг гэрсэн Жин тайлбар хийж эхэлнэ. Яагаад ингэ танай улстай хамтрахаар болсон бэ? Энэ тохиролцоог хийх гээд байгаа вэ гэхээр Ванкиш улсын хаан болох маш хэцүү байдаг. Үеийн үед л хамгийн хүчтэй нь л хаан болсоор ирсэн. Тийм учраас та нарт тусалсны хариуд хаан болоход нь туслах нөхцөлтэйгээр энэ салыг тавьсан билээ. Улаан луу хүлэг баатрууд нь мянган тийм луутай хүлэг баатрын агаар шилдэг салаатай. За тэгээ та нарыг бодох юм бол бид нар өдөр бүр мангастай тулалддаг. Дайрч ирж буй 50,000 мангасыг чинь устгаж өгье гэж тохиролцдог. Линдбург улсад хил хүрэхэд дайнд оролцохгүй гэдгийг хэлсэн. Тэгээ Ванкиш улсынхан ирэх замдаа Палкана улсын хүмүүс тагнах зорилгоор эльф болон хүн араатан танай газар нутагт ирснийг харсан гэж хэлдэг. За мөн тэд нар ерөөсөө дайн гэхэд нэг л тийм итгэхгүй харагдсан талаар хэлэхэд Жулиас ханхүү тэдэнтэй тохиролцож болох юм шиг байна гэж тохиролцох хүнийг нь Диосоор сонгодог. За Диослох дээр яагаад сонгосныг хэлэхэд дайсны нутагт амархан нэвтэрч ордог, тагнуул хийж исэн болохоор сонгосон. Харин Нанака би бас хамт явъя. Хүн араатан дайн их дургу. Тиймээс би тэдэнтэй хурдан ойлголцох талаар хэлээд тэр хоёр хамтдаа явнаа. Скарлетт луугаа унаад Ванкиш улсын улаан луу хүлэг баатрууд дээр очиход түүнийг хүмүүс тамийн галын сүд бүсгүй юу гэж асуудаг. Бүр лууг нь хүртэл ханхүү бэлгэлсэн гээд ярьж өгөн штэ. Удалгүй тэгсэн Альбрем ханхүү. Хайрт мэн гэсээр л гарч ирнэ. Скарлетт луундаа түүнийг шатаа гэлдэг. За ингээд тэр хэдмэн мангастай тултахаар хөдөлж эхэлнэ. Скарлетт нэг газар хідэн гоблинд та нар ганц бүжиглсэн ч тисэж чадахгүй байхын гарын жилээ гаргасангүй гэхэд Альбрем ханхүү ирнэ. Мөн 3 баатар ирээд тэнд аимшигтай хүчтэй мангас байна. Манай нэг хүнийг барьцаалж халаа гэхэд ханхүү тийш очиж гарынхан жилээ гаргах юм уу гэд Скарлетт баярлаад явнаа. Нэг бусдаас арай том биетэй хүний хэлээр ярьдаг хаан толгойтой мангас байна. Урдаас нь олон юм яриад харна Скарлетт ганц цогтол толгоонтоос "Оо, ийм амархан юм уу? Ямар ч сонирхол алга" гэхэд нөгөө гахаа намид байх ба толгоогоо хүснээрээ өөр тийш шилжүүлж чаддгаа хэлнэ. Скарлетт хүчээ ашиглан зогсоор түүнийг бас л амархан гэгч нь ялнаа. Ванкиш улсын 3 баатар бараг л түнд дурлнөө. За тэр үед салхины шидээр Скарлетттай Диос холбогдно. Тэр хоёр тохиролцоо хийх гээд очтол дайн болж байгаа нөхцөлд ирснээ мэдгдснээр энэ анги дуусч байна. Дараагийн ангид юу болох бол дараагийн 7 хоногт гарах шинэ ангиараа уулзцаая. Баяртай.